Дараагийн мэдээг танилцуулъя. Украиний ерөнхийлөгч Зеленский Оросын холбооны улс болон Америкийн нэгдсэн улстай яриа хэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдэж байгаа. Гэвч бол талуудын зүгээс саналыг хүлээж байгаа гэсэн ийм мэдээллийг нэм гарагт хийсэн байна. За тэрээр хэлэхдээ яриа хэлцээний дараагийн шатанд бол бэлэн байгаа. За хизээ хаана уулзахыг Вашингтон, Москва бол шийдэх ёстой гэж хэлсэн байна. За Зеленский Вашингтонд эх 7 хоногт Америкийн нэгдсэн улс бол уулзах санал тавьсан. За гэвч бол Оросын холбооны улсын зүгээс тэнд уулзах саналыг нь үүсгэж байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За өөрөөр хэлбэл талууд хаана уулзгаа тохирсон тохиолдолд яриа хэлцээ өрнөх боломжтой гэж харж байна. За Украиний ерөнхийлөгч Зеленский хэлэхдээ бид Америкчуудаас хариу хүлээж байна. Тэд бидний уулзах усыг өөрчлөх эсвэл Оросууд баталгаажуулах ёстой гэж Зеленский бэм гарагт болсон хэвлэлийн баг хурлын үеэр мэдгдсэн байна. За бид эдгээр санаачлагын аль нэгийг нь хаахгүй бид 3 талд уулзлахыг хүсэж байна гэж хэлсэн байна. За энэ оны эхээр Арабын нэгдсэн Эмират улсад инхий яриа хэлцээ өрнж байсан. За 2 дугаар сарын сүүлээр Израиль болон Америкийн нэгдсэн улсын хамтын товтлогооны улмаас Иранд бол цохилт өгсөн. За ингэснээр бол дайн ихсэнтэй холбоотойгоор яриа хэлцээ түр зогссон байдалтай байна. Иран улс хариу цохилт өгснээр ойрхон орон даяар бол аюулгүй байдлын нөхцөл байдал хүндэрсэн учраас тэнд улс яриа хэлцээ хийх боломж бол улам хумигдаж байгаа. За Зеленскийгийн хувьд Оросын холбооны улсын Украинд хийж байгаа дайнаас дэлхийн анхаарлыг энэхүү Иранд болж байгаа үйл явдал бас сарниулж магадгүй гэсэн ийм үзэл бодолтой байгаа гэдгээ нуухгүй байгаа. Оросын холбооны улсын зүгээс Украинд давталгаа хийхдээ Ираны нисгэгчгүй онгоцуудыг ашиглаж байсан ийм туршлагатай. За тэгэхээр энэхүү одоо онгоцуудыг устгах амдан сүнөөхтэй холбоотой мэдлэгийг Украинаас авах боломжтой гэж Украины тал үзэж байгаа. Зарим орнуудын зүгээс бол тус усад бол хандсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. Персийн болонгийн орнуудын зүгээс энэхүү одоо 11 улс нь Киевээс шахаад маркийн нисгэгчгүй онгоцуудыг эсэргүүцэхэд тусламж хүссэн гэж Украиний ерөнхийлөгч өнгөрсөн 7 хоногт мэдгдсэн. За тэрээр Украин туслагад бэлэн байгаа гэдгийг хэлсэн. За гэхдээ Киевд бол Украиний иргэдийн амнаас Украины тусгаар тогтнолыг хамгаалахад тусалж байгаа хүмүүст л туслах болно гэж тайлбарлсан. За Зеленский мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хандаж энэхүү мэдээлэл хийсэн. За түүний хариуд ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн нэгдсэн улсад Украиний нисгэгчгүй онгоцны технологийн талаарх тусламж одоо хэрэггүй гэсэн ийм мэдээллийг хэлсэн. За үүнийг бол бас Украиний ерөнхийлөгч эсэргүүцэж байгаа гэдгийг хэлсэн байна. Гэсэн хэдий Зеленский Вашингтон Киевтэй хэд хэдэн удаа холбогдож тусламж хүссэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэж хэлсэн байна. Зеленскийгийн хувьд 35-аас 50 тэрбум $. Үнийн дүнтэй гэрээнд бол гарын үсэг зурхыг хүсэж байгаа гэдгийг хэлсэн боловч Америкийн нэгдсэн улс яагаад уг баримтчигт гарын үсэг зурхгүй байгааг ойлгохгүй байгаа гэдгийг хэлсэн байна. За харин энэхүү одоо яриа хэлцээ өрнөх цаашдаа яриа хэлцээ болж болцшгүй гэсэн энэ хооронд бол Оросын холбооны улс Украин руу баг өдөр бүр дайралт хийсээр байгаа юм байна. За зөвхөн сүүлийн 7 хоногт Оросууд Украиныг нийтдээ 1770 давталгооны нисгэгчгүй онгоц 1530 удирдлагатай агаарын бөмбөг 86 пуужингаар түүний дотор 20 гаруй баллистик пуужингаар цохилт өгсөн гэсэн мэдээллийг Зеленский ерөнхийлөгч X хуудсан дээр бичиж оруулсан байна. Бэм гарагаас нэм гараг хүртэлх шүнд Оросын холбооны улс 97 нисгэгчгүй онгоц гарч 90-ийг нь бол Украины тал буудаж унгаасан гэж Украины агаарын цэргийн хүчнийхэн мэдэгдэж байгаа. 5 нисгэгчгүй онгоц 5 байршил байг онсон болвол тухайн одоо амдан устгагдсан нисгэгчгүй онгоцны хилтерхийг 2 газарт унсан байна. Херсон, Харьков, Запорожье дүүргүүдэд 5 хүн нас барсан байна. Мөн хэд хэдэн хүн шархацсан гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэлж байгаа. За мөн үүний зэрэгцээ Суми, Днепропетровск зэрэг газруудад 6 хүн шархацсан гэсэн мэдээлэл өгч байна. За Черногоров хотын цэргийн захиргааны дарга Дмитрий Бежинскийгийн хэлснээр Оросын холбооны улсын нисгэгчгүй онгоц Черногоровт цохилт өгсөн шалган нэвтрүүлэх цэгийг онилж нэг хүн амнасаа алдсан байна. За нэвтрэх төхөөрөмжөөс унсан тодорхойгүй нисэх төхөөрөмжүүд дэлбэрсээр байгаа холбогдох албан хаагчид хэргийн газарт ажиллаж байгаа гэдгээ тэрээр Telegram хуудаснаар бичиж оруулсан байна.